Gamepoint podcast эхэлж байна. Та бүхэн Gamepoint podcast-ыг YouTube channel болон Premier Sports-ыг сугаар хүлээн авч үзэх боломжтой. Gamepoint podcast-ийн 3 дугаар сарын ивент тэтгэгчээр Mobcom корпорац ажиллаж байна. Та бүхэн Mobcom application дээрээс 10,000 төгрөгөөс доош дата худалдаа авахаар болвол Gamepoint буюу GamePT гэсэн промо кодыг оруулаад 1-3 GB-ыг бэлэг болгон авах боломжтой байгаа шүү. Gamepoint podcast ивент тэтгэгч Mobcom ингээд шинэ дугаараа эхлүүлцгээе. Дөнгөж сая босон тоглолтын үр дүнгээс яриагаа эхлүүлцгээе. Denver Nuggets Oklahoma City Thunder багуудын улиралд 3 дахь таарч тоглолоо. Саяны тоглолт миний ойрын бас сарын хугацаанд үзээгүй жинхэнэ супер тоглолт боллоо. Shai Gilgeous-Alexander гэдэг тоглогч бол бодит амьдрал дээр биш 2K дээр гардаг алдаатай тоглож болцсон юм байна. Нэг тоглож тоглолтын эцсийн мөчөд ийм олон удаа илүү гарч байгаа клатч шидэлтийг хийж ирнэ болдгийм үү? Би лав Shai Gilgeous-Alexander-аас өөр ийм тоглогчийг ирнэ цөөхөн нэрлэж чадах байхаа. Харин тэр статараас одоо клатч моментод авж байгаа оноогоороо угаасаа сая лигт нэгт явж байгаа сая юуны дундуур гарчсан тоглолтын дундуур гарчсан 6.4 оноо дундчилж байгаа юм байна. Тэгээд 3-т нь Никола Йокич, 2-т нь хэм байсныг санахгүй байна. Тэгэхээр угаасаа ойлгомжтой байгаа сте. Shai Gilgeous-Alexander клатч мөчд хамгийн сайн тоглогч NBA-д одоо байгаа гэдэг нь бол саяын тоглолтоор харагчлаа. Тэгээд саяны тоглолт болон энэний өмнөх тоглолт ер нь бол 3 тоглолцсон тий. 3-ын дээр нөөхөөсөө очсон. Гэтэ саяын тоглолт тэгээ энэний өмнөх 2 сарын 27-нд тоглосон тоглолт хоёр энэ бол ач холбогдол айгүй өндөр тоглолттой уулна. Ялангуяа Никола Йокич, Shai Gilgeous-Alexander гэдэг хоёр хүний хооронд MVP-г өрсөлдөөнд явж байгаа хоёр хүний хооронд бол энэ маш чухал тоглолт байхгүй. Тэгээд тоглолт нь амар чанартай тоглолт боллоо. Өмнөх тоглолтын дээр овертайм дээр OKC хожиж ирсэн. Сая бол бас овертайм гарангаал алдлаа шүү дээ. Тэгээ энэ зүйл дээр Shai Gilgeous-Alexander ингээд хожиж байгаа нь хэрвээ одоо энэ хоёр тоглогч 65 геймтэй тоглолтонд оролцоод MVP-г одоо юу гэдэг одоо санал асуулганд оролцох юм бол Shai Gilgeous-Alexander-т хамаагүй өндөр одоо санал очих нь тодорхой болж байна. Энүүгээр энэ хоёр тоглолтоор. Тэгээд миний хувьд шүү дээ. Denver Nuggets-ыг би энэ жил өмнөх жил OKC-тэй West-д өрсөлдсөн хамгийн сайн өрсөлдөгч нь Denver Nuggets байсан. Тэгээд энэ жил Denver Nuggets өмнөх одоо жилийнхаа одоо ростер дээр аягүй сайн ажиллаад одоо онгорхоо байсан нөхнүүдээ бүгдийг нь бөглөөд тэгээ Michael Porter Jr гэдэг тоглогчийг явуулснараа энэ баг маш сайн болчлоо гэж бодсон чинь ер нь бол юу ч өөрчлөгдөв юм байна гэдгийг энэ одоо сизон тоглосон одоо 3 тоглолт ялангуяа өнөөдрийн тоглолт аягүй олон юм харууллаа. Өнөөдөр нь ч тэ Alex Caruso байхгүй, Hartenstein байхгүй, тэгээ J-Dub байхгүй, ийм Chet байхгүй. Chet Holmgren байхгүй. Тэгээд ийм нөхцөл. Тэгээд дээрэс нь Denver Nuggets биш тэ ойрт ийм одоо юу гэдэг юм бүтэн ростероор баг тоглосон гэж. Өнөөдөр байгаагүй хүн нэр нь Peyton Watson байсан байгаагүй гэсэн тэ. Тэгээд яг ийм нөхцөлд одоо ийм байдлаар хожигдно гэдэг бол яг түрүү жилээсээ бол нэг гайхаар амжилт үзүүлэхгүй юм байна гэдэг зүйл харагдлаа. Өнөөдрийн тоглолтыг үзээд харин тийм энэ Alex Caruso, Isaiah Hartenstein, Chet Holmgren байхгүй байна гэдэг чинь J-Dub-ыг ч оролцуулъя. Энэ дөрөв байхгүй нэг Oklahoma City Thunder багийн гарны 3 тоглогч нь байхгүй. Дээрэс нь хамгаалалт нь 50% суларсан байгаа юм шүү дээ. Тэгэхэд хичээгээд хожиж чадахгүй. Дээрэс нь Aaron Gordon ирсэн сайн тоглож чадахгүй. Тэгээ тоглолтын эцсийн мөчөд яг Shai Gilgeous-Alexander-ыг хамгаалах хүн Denver Nuggets-д алга байна уу эсвэл байхгүй. Угсаа бас Caldwell Pope-ийн орон зай ийм амар том байсан юм уу эсвэл баг болгонд шилдэг хамгаалагч байдаг л да. Christian Brown ягаад ч лигийн элитгүй Shai Gilgeous-Alexander-ыг зогсооно гэдэг угаасаа боломжгүй л да. Боломжгүй учраас энэ тоглогч ингээд Will Chamberlain-ийн 20 тоглолт тийм нэг Will Chamberlain-ийн 20 оноо авсан рекордыг ингээд эвдчихлээ шүү дээ тийм. Тэгэнгүүт тийм дараагийн тоглолтын дээр эвдэгдэж магадгүй. Одоо тэнцсэн 126 дээр. Тэгэнгүүт зүгээр л энэ тоглогчийг хязгаарлаж чадахгүй байна гэж чинь Christian Brown тийм A үнэлгээтэй хамгаалагч биш юм уу? Bruce Brown, Spencer Jones. Гэхдээ тэр нь одоо хэцүү юм да. Гэхдээ яг ингээд нэг зөвхөн одоо юу гэдэг Christian Brown-ыг тавиад
ингээд хамгаалах юм бол угсаа боломжгүй. Хязгаарлахч боломжгүй. Ер нь бол багаараа л энэ хүнийг зогсооно гэхээс ер нь бол багийн систем ажиллаж ижил зогсооно гэхээс ер нь бол Шэгэл Александрыг ер нь зогсоох боломжгүй гэдгийг сайн харлаа штэ. Өнөөдөр гэхдээ дандаа 2 хүн хамгааллаа шүү дээ. Дандаа 2 хүн хамгааллаа шүү. Тоглолтын тэгэхээр чинь ер нь бол wing defender одоо юу гэдэг on ball defender Денверт маш муу байгаа юм байна. Яг нь Peyton Watson байсан бол магадгүй ондоо гэж магадгүй шүү. Ондоо гэж магадгүй. Гэтэ яг зүгээр Peyton Watson-гүйгээр хожигдсан гэх юм бол харин дутахгүй асуудал. Харин утгагүй асуудал. Уусаа одоо плей-оффд ороод эсвэл энэ хоёр баг ингээд deep play-off run хийгээд магадгүй 2 юм уу 3 дугаар раунд таарахад байна шүү дээ, тий. Хинж бэрцэн байх боломж ихтэй шүү дээ. Ер нь бол. Тэнгүүд нөгөө талд OKC болохоор ямар deep баг гэдэг өнөдр харууллаа шүү дээ. Сая бол Jared McCann гэдэг залуу 76ers зүгээр ингээд өгцөнд нь болно гэхээр гайхлаа нэр. Дахиад л гайхлаа. Тэгээд баян багийг улам баян болгосон байна. J-Dub энэ сизонд ерөөсөө орон гарan ерөөсөө баг байхгүй байхад яг нөхөх тоглогч нар ингээд өгсөн ба. AJ Mitchell гэдэг залуу ямар сайн энэ жил тоглож байгаа байлээ. J-Dub-ыг нөхч чадчих штэ. Тэгээд систем нь угаасаа сайн болохоор угаасаа ямар ч үүргийн тоглогч чинь нэг өдөр цоорох магадлал айгүй өндөр баг. Jalen Williams-ыг өнөөдөр харалтаа. Jalen Williams хэдэн он авсан бэ? Бараг 30 он авцсан уу? Тэгээд Jalen 20 оног Николай Николай Йокич тийм доор барилдаад хамгаалтан дээр барилдаж байгаа нөхөн шүү дээ. Тэгээд түрүүний өмнөх гейм дээр бараг зодтолтонгаа алдаад яасан. Тэрнийхээ хор шарыг бас энэ залуу өнөөдөр харуултаа шүү дээ. Амар тоглолт шүү. Энэ Шэгэл Александр дээр өнөөдөр тоглолтын турш 2 хүн хамгаалсан учраас 15 оновчтой дамжуулалт өгсөн байгаа байхгүй. Хамгийн амар нот 15 оновчтой дамжуулалт угаасаа нэг хүн сул байгаа учраас тэр л өнгө тэр нь хийгээдсэн гэж бодъё л да. Гэхдээ Шэгэл Александр өөрөө 21 довтлогоо гүйцэтгээд 66% оновчтой болгосон байгаа байхгүй. 66% шүү дээ. 2 хамгаалж эсрэг тоглолтын турш тоглоод тэгэхээр зүгээр л алдаатай тоглогч Шэгэл Александр дахиад энэ үлрэлээ MVP юм байна. Өрсөлдөөн алгаа юм. Тэгэхээр үнэхээр хэлэх үг алгаа. Харин Oklahoma City Thunder авраггүй юу? Аварга хамгаалж чадахгүй гэдэг яриа бол арай өөр асуудал болох хэрэгтэй байна. Тэд Denver Nuggets өнөөдөр хожлоо гэдэг тэд San Antonio Spurs-ыг барахгүй байгаа шүү дээ. Boston Celtics тэнд Jason Tatum за бид Jason Tatum-ын талаар бодохгүй ярих байх. Зүгээр бүсээсээ харъя. Denver Nuggets мэдээж гол өрсөлдөгч favorite одоо аваргын өрсөлдөөнд 3 дугаар байранд явж байгаа баг. Гэхдээ San Antonio Spurs доороос маш хүчтэй гарч иж байгаа. Одоо Oklahoma City Thunder өнөөдөр хожигдсон бол San Antonio Spurs Oklahoma City Thunder хоёрын хооронд ердөө 2хан тоглолтын зөрүү болох байсан. San Antonio Spurs баг нэгээр гараад бүсийн шигшээд хоорондоо тааш тоглох гэхэд San Antonio хотод цуврал эхлэх тэр аюул гэдэг юм уу боломж маш ойрхон болоод ирж байгаа байхгүй. Тийм учраас өнөөдрийн хожигдол Денверийг хожиг гэхээс илүүтэйгээр San Antonio Spurs багт хожигдохгүй гүйцэтгэхгүй байх гэдэг давхар агуулга бас хүчтэй явж исэн байхгүй. Энэ дээрээс нэг дүгнэлт гарч иж байгаа юм. San Antonio Spurs баг өнгөрсөн амралтын өдрүүдээр 2 тоглолоо. Los Angeles Clippers, Houston Rockets-ыг. Clippers-ийн эсрэг 25 оноогоор хожигдож явж байгаа. Эцсийн мөчөд хожлоо. Houston Rockets-ыг үнэхээр өөрсдөө хүснээр тоглоод үнсээ тавьчлаа. Тэгээд энэ тоглолтуудын араас үр дүн юу гэхээр San Antonio Spurs сүүлийн 16 тоглолтынхоо 15-д нь очсон. Хүснэгтийн 2 дугаар байранд яг тавьж байна. Хүснэгтийн гэдэг нь NBA-гийн 2 дугаар байранд шүү бүр. Oklahoma City Thunder, San Antonio Spurs Oklahoma City Thunder багууд энэ хөвлөлд хэд тоглолоо. Тэгэхэд хэдэн Spurs ажиллаа. Үнэхээр барахгүй байгаа шүү. 3 толгойн нь очижлоо. Thunder бүр. Тэгэхээр яагаад бид нар дахиад нэг 2-3 дугаарыг өмнө хийжсэн асуултаа дахиад асууя. Яагаад San Antonio Spurs багийг бид нар одоо болтол аваргын өсөлтөнд ярихгүй байгаа юм бэ? Хариулт яг л хэвэндээ бид нар энэ багийг ерөөсө одоохондоо плей-офф хараагүй учраас энэ олон тоглогч одоо ганцхан плей-офф таарсан тоглогч нь энэ баг Barnes-ийн Fox 2 байна үү те. Бус нь ерөөсө бид нар харж байгаагүй яаж одоо перформ хийх нь бид нар мэдэхгүй. Тэгээд ялангуяа дасгалжуулагч одоо яг одоо юу гэдэг плей-оффын series одоо ингээд цуврал тоглолтод яаж ажиасан бэ? Одоо нэг
тоглолтоос нөгөө тоглолтод яаж ажиасмент хийх нүг, яг гейм дотор яаж ажиасмент хийх нүг гэдгийг бид нар мэдэхгүй болохоор яг энэ одоо Spurs авраг авах өндөр боломжтой гэж хэлэхэд OKC-тэй харьцуулахад хэцүү байгаад шүү дээ. OKC-г бол бид нар харцсан 2 жил дараалаад харцсан баг чинь 2 жил дараалаад тэгээд 2 дахь жилд нь авраг авцсан. Аврагаа хамгаалж байгаа баг болохоор чинь яач ч утсан Spurs-ин дээр гэж харагдаад байгаа байхгүй. Харин тийм л дээ. Гэхдээ зүгээр ингээд нэг өнгөрсөн жилийг авч хаяа заяа. Зөвхөн яг энэ жилийг л бодъё. Яг одоо ингээд тоглож байгаа. Би бол San Antonio Spurs-ыг OKC-г ялж байгаагаар харж чадаад байгаа юм. Гэхдээ өнөөдрөө л бодож байгаа л да. Магадгүй яг плей-оффт гараад ирэхээр нэг зүйл дутуу харагдаад те. Энийгээ бид нэр ингэх хэрэгтэй юм гэдэг зүйл нь гарч ирэх байх л та. Оклахома Сити Thunder ч гэсэн урны бүсийг тэргүүлсэн жилээ буюу 2 жилийн өмнө яг плей-оффт гараад ирсэн чинь нэг зүйл дутуу байгаа. Тэрийг нөхөж авсан. Тэгэл нөгөө хоёр байсан шүү дээ. Алекс Caruso хардтай хоёр. Тэгэхээр San Antonio Spurs team gap буюу team орон зай байж магадгүй гэж би бодоод байгаа боловч яг одоо үзүүлж байгаа тоглолт тийм харахаар Victor Wembanyama тэгээд төвд нь байхад энэ Victor Wembanyama сая сүүлийн хэдэн тоглолтод 2 сарын 1-ээс 2 дугаар сарын 1-ээс хойш буюу сүүлийн бүтэн сарын хугацаанд San Antonio Spurs баг довтлогоогоор 1-р хэрэнд хамгаалтаараа лиг 4-р хэрэнд явсан. Довтлогоогоор 1 ч юм. Хамгаалтаараа 4-т гээд байгаа. Тэгээ Victor Wembanyama энд байхад довтолж ороход ямар хэцүү байна гэдгийг тоглогч нар хэлээд байгаас J-Dub хэлсэн шүү дээ. San Antonio Spurs эсрэг ингээд та нар 3 дараалал хожигчлаа юу болж гэсэн чинь тэдний талбайн гол орж чадахгүй нэг дөө. Үлэмж нөхөр зогсоод байна гэд. Тэгэд NBA-гийн экспертүүд NBA-гийн ESPN-ийн хүртэл одоо хар гаргийн хүн alien гэж яриад байгаа шүү дээ. Тэрчод юу гэх нөгөө Space Jam кинон дээр л alien хар гаргийнхан харийнхан ирдэг байсан шүү дээ. Тэгээ одоо тэр харийнхан ч яг хүнд өстэй болоод San Antonio Spurs багт ирчээд байгаа байхгүй хамгийн амар нь. Тийм ээ. Тий. Гэхдээ яг мэдээж угаасаа нэг тоо худлаа хэлэхгүй тий. Одоо байгаа рекорд угаасаа 47-17 гэ тэгээд West-ийн 2-т явж байгаа баг. Мэдээж контендер төвшөнд яригдах нь бол яригдана. Гэхдээ яг OKC-гээр өнөөдөр ингээ хараад OKC-г шууд ингээ хожно гэж байр машина тавих юм бол би бол тавьж чадахгүй эргэлзэн. Тийм. Тэгэхээр би бол Denver одоо угаасаа өссөн бид нар юу харна гэхээр Denver Nuggets, Oklahoma City Thunder, San Antonio Spurs энэ багуудыг плей-оффт бид нар харна штэ. Харин харахтаа бид нар ямар ч байсан үнэхээр хүлээлт өндөртэйгээр жинхэнэ гал гарсан финалийн одоо юу гэдэг финалч гэдэг юм, өрнө бүсийн финалч гэдэг юм бол бүсийн хаг шишээ цуурлыг бол үзэх нь тодорхой юм байна. Гэхдээ Denver Nuggets хэрвээ San Antonio Spurs-тэй таарах юм бол яах вэ? Тэнгүүд San Antonio Spurs одоо бүсээ яаж гарах уу гэд сүүлийн өдрүүдэд энэ чинь өрсөлдөгч нараа дэше доош унгаагч гэдэг юм уу шатар тоглоно штэ. Ерөнхийдөө бол энэ гурав харж байгаа өрнөд бүсээ тир 1 буюу 1-р шатны өрсөлдөөн, 1-р шатлалын өрсөлдөөн энэ гурвын хооронд л явахаар байна гэж би хувьдаа бол дөнгөж саяны үе тоглолтыг үзээд бодоо суучлаа. Spurs-ыг бол бүр ингээд ямар санагдаад байгаа юм. Санал нэг байна. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байгаа. Та Social Pay-д найз авирах юм бол таны өөрсдийн найз авирлагыг тань хүлээн авах юм бол та хоёрлаа урамшуулах хүртэх боломжтой болно. Дээрээс нь Social Pay-д та өөрийн карта холбоод Apple Pay, Google Pay-гээр бүх төрлийн тооцоогоо гар утаснаас төлж одоо дэлхийд хэрэгжилж байгаа энэ цахим системийг ашиглах боломжтой болох юм шүү. Social Pay-ийн хэрэглэгч болоорой. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найз авирын аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найз авирах бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоод 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтайч гэсэн бэлэг бариарай. Бидний дараагийн ярилцах сэдв өмнөх дугаар дээр ч гэсэн ярьсан л да. Гэхдээ өмнөх дугаар дээр од бүтээр юу гэж ярьсан бэ гэхээр Jason Tatum энэ баасан гарагт тоглох нэ гэж ярьсан байхгүй юу. Тэгээд Jason Tatum тоглолоо.
2 тоглолоо. Маргааш одоо подкаст маань одоо аплод болоод паблиш болоод хүмүүст хүрж явах үед Boston Celtics баг 3 Jason Tatum 3 дахь тоглолтоо San Antonio Spurs эсрэг хийж байгаа. Тэн дээрээс бас их хүлээлт их юм гарах баг. Гэхдээ бидний талаар дахиад ярих хугацаа байгаа учраас одоо 2 тоглолтоор дүгнэж гэж бодож байна. Jason Tatum-ийн хийсэн 2 тоглолтоос одоо чи юу харсан бэ? Зүгээр л шууд дүгнэлтээ ингээд хайр гамгүй бидэнд хэлээч. Jason Tatum-ийн сүүлийн тоглосон 2 тоглолт нь би зүгээр ер нь бол угаасаа ингээд сагсан бөмбөг тоглоогүй нэгдүгээр дуудсан. Хоёрдугаарт ингээд хүнд бэртлээс ирж байгаа хүн ер нь бол шууд ингээд өндөр түвшин тоглоно гэж байдгүй л дээ. Ер нь бол ихэнхдээ. Тэгээд гол нь тим хүнээс юу харддаг вэ гэхээр яаж хөдөлж гин, яаж тоглолтод оролцож гин гэдгээс нь аягүй их юм харагддаг. Тэгээд эхний хэдэн тоглолтод бол тиймэрхүү хүмүүс одоо ялангуяа сагсан бөмбөг тоглоод дуудсан хүмүүс бол шийдэлтээ одоо юу гэдгийг оролт хөл одоо хэр хурдан байна, хөдөлгөөний хэр хийж гин гэдэг нь бол ер нь бол итгэхэр расти гэдэг чинь одоо нөгөө цацсан байдаг. Тийм зүйл ажиглагдсангүй. Хамгийн гайхалтай нь яг хөдөлгөөрөө хөдлөөд хөлнийх нь хурднаараа байгаад яг жоохон шийдэлт нь бол жоохон оф байл л дээ. Ялангуяа ихний тоглолтын дээр. Гэхдээ дараагийн тоглолтын дээрээс пикап хийчлээ л да. Тэгэхээр миний бодлоор бол ямар гайхалтай одоо эргэрэлт хийж чадж байгааг нь харахад бол одоо ялангуяа Акилсийн одоо гимтлээс ингэж орж ирж байгаа гэдэг бол үнэхээр гайхалтай л харагдаж байна. Тэгээд үнэхээр юу гэдгийг ангаах ухаан ингэж хурдан хөгжиж байгаа юм бахтаа л гэж бодогдод шүү. Нэгт тийм. Энэ бас ангаах ухааны хөгжлийн бас хурд шүү. Би жишээ нь өөр дөр мэдэрчсэн байхгүй. Би миний Ахиллес Ахиллесаа үзүүлээд би Санчо гэдэг найз дээр очиод эрентгэнд харуулсан чинь миний Ахиллес биш шүү. Ахиллийн шүрмэс ингэ сэмэрцэн байсан байхгүй. Тэгээд тэрийг би тариулаад 2 үлээ 3 хоногийн дараа буцаагаад харсан чинь ингээд ургацсан уу нийлцсэн уу ямар ч байсан зүг зөвхөр болсон байсан. Тэгэхээр 10 жилийн өмнө бол ийм байгаагүй. Тэгэхээр шийдлэх ухаан хөгжиж байгаа гэдэг нэгдүгээр түүнэг. Хоёрдугаарт Joy Mazzulla хэлсэн байсан шүү дээ сая. Jason Tatum-ыг Ахиллийн шүрмсээ таслаад 16 цагийн дараа хагалгаанд орохт нь л энэ залуу эргэж ирэхийг хүсэж байна гэдгийг эрх хөлрөлд эргэж ирэх юм байна гэдгийг би мэдсэн ингэж сая Joy Mazzulla хэлсэн. Тэр бол нэгдүгürt юу гэхээр зарим тоглогч нар чинь ингээд нөгөө яаж имплементээр шийдэхгүй байсал хаана орохоо шийдгүй мэдгүй ингээд баг 2-7 хоног сар мар ингээд алдаад ингээд ордог шүү дээ. Tatum бол 16 цагийн дараа ердөө маргааш шууд хаалгаанд орсон учраас энэ хурдан талбай дээр гаргаж ирэх боломж бүрдсэн гэж харж байгаа. Гэтэ надад нэг юм гайхсан байхгүй. Гайхсан юм нь юу вэ гэхээр шууд ихний тоглолтоос минутын хязгаарлалтгүй тоглолцсон. Ямар ч минутын хязгаарлалт байгаагүй. Хамгийн амар нь 2 тоглолтод одоогийн байдлаар хоёуланд нь 27 минут тоглоод 16 удаа давталсан байл да. Ижилхэн 6 удаа бөмбөгөө унагсан. Гэхдээ Jason Tatum хизээний байжсэн юм шиг л тоглоодсон. Хамгийн гоё нь. Ерөөсөө нэг жилийн өмнөөс 10 сарын өмнө хамгийн сүүлд тоглосон тоглогч биш байсан. Ерөөсөө тоглолтод оролцож исэн юм шиг л тоглож байсан. Хамгийн сонирхол надад хэрвэл. Тийм, гайхалтай. Ер нь бол ингэдэг штэ. Эн чинь хүнд бэртэлцээ. Шүрмсээ таслана гэдэг чинь ямар толигтой багт те. Тэгэд ер нь бол нэг хүн ингээд шүрмсээ ч юм уу ясаа ингээд хугалцахаар дахиад одоо сэтгэл зүй чинь ингээд нэг сонирн юм байл. Яг айгаад байдаг. Одоо тэндээ гიშхээс ч юм уу тэр хөдөлгөөнийг хийхээс ч юм уу айгаад байдаг гинэлтэй. Тэгээд дандаа тэрнээсээ зайлсхийгээд нөгөө хөл дээрээ ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд хөдөлгөөний өөрчлөлт эхэлдэг. Jason Tatum тийм харагдахгүй нэг гэдэг нь хамгийн гоё гайхалтай. Тэгээд үнэхээр сэтгэл зүй өндөртэй юу гэдэг. Дайч хүн юм байна л гэдэг одоо энэ жишээн дээрээс харагдаж байна л гэж бодож шүү дээ. Тэгэд ESPN-ийн шууд нэвтрүүлгийн үеэр нэг зүйлийг талбай дээр ажиллаж байгаа Жорж Сидано мэдгдсэн мэс. Тэрний үг гэхээр Jason Tatum тоглох нь бол тодорхой болсон байсан. 3 сарын ихээр 3 сарын 1-ээс 7-ны хооронд хаана вэ гэдгийг л ер нь зүгээр ингээ бараг шоу хайж байгаа шийдсэн юм шиг байна. Тэрнээс бол тоглох нь тодорхой болсон. Бүр тэр бүхэл сүүлийн сарын хугацаанд талбайд гарахад бэлэн байсан гэж байгаа шүү. Зүгээр л тэд нөгөө шахаагүй, яараагүй
Зүгээр 3 сар тоглоё гэдэг нэг өдөр 3 сарын ихээр тоглоё. За яг ойртож жагаад ямар өдөр гэдгийг шийдийгээд. Тийм учраас шууд минутын хязгаарлалт зүгээр орж. Тэгээ би нэгдүгürt нас залуу бас холбоотой баг. Гэхдээ анх удаага Ахилийн гимтлээс 10 сарын дараа ирж байгаа тоглогч минутын хязгаарлалтгүй орж ирж байгааг л харлаа. Энэ бол гайхамшиг. Супер байсан. Харин одоо Джейсон Тейтем ирчлээ шүү дээ, тий. Миний нөгөө нэг асуусан асуулт байна шүү дээ. Бостон Селтиксийн тоглолтыг эвдэж гин үү, эвдсэн үү гэдэг дээр чи юу гэж хэлмээр байна. Би тэгж хэлбэрг байна одоо бол яг одоо ингэж хөдөлж харин ингэж хөдөлж байгаа ингэж тоглох юм бол Джейсон Тейтем яг хийдгээ хийгээд 30 минут бол угаасаа 30 минут тоглоход тэгээ зарлтгүй тоглож байгаа шүү дээ. 30 минут тоглоход ашигтай байна уу гэхээс ашиггүй байна гэж хэлээч байхгүй. Тэгээ угаасаа энэ багийн од тоглогч нь яаж утсан импакт үзүүлэх нь тодорхой л доо. Тэгэхээр тэр тал дээр бол өстэй айхгүй юм л шүү. Харин зүгээр хин бэртсэн шүү дээ. Танаа зовх. Одоо рол тоглогч нар нь бэртээд байдаг нь жоохон муу л байна. Гэтэ яг плей-оффоос өмнө бол ороод ирчих хөлгтэй. Хин блэ? Никола Вучевич тий. 4-7 гэсэн чинь 3-4 зүгээр тий. Тэр жоохон муу мэдэг. Гэтэ гайгүйх үү. Одоо л ер нь бол Boston Celtics бол яалтчгүй East-д бол нэлээд өндөр явах багуудын нэгээр тодорчлаа. Гэхдээ үгүй тодорчлоо ч гэж угаасаа болчлоо. Джейсон Тейтем ирснээр. Тэгээд New York Cavs, Pistons гэдэг багууд бол энэ хичнээн контендер гэж яриад байгаа ч гэсэн энэ East-д бол яг ингээ файнал гараа шүү гэж хэлэхэд айгу тийм юугүй маа. Одоо юу гэдэг баталгаагүй маа. Яаж хинт ч хожигдчих магадгүй тийм боодох. Тэгэхээр East бол wide open шүү дээ. Wide open гэж ярьдаг шүү дээ. Хинч аваад залчаар. Одоогоос 5 сарын өмнө бид нар юу гэж ярьсан бэ? Бид нар ч явах юм. NBA-гийн ертөнцид тэр чигээр. За энэ үлрэл Halliburton байхгүй болчлаа. Джейсон Тейтем байхгүй болчлаа. Boston Celtics, Indiana Pacers хоёр ингээд шууд плей-оффын буюу аваргын өрсөлдөөнөөс гарчлаа. Тийм учраас өмнө хожид байгаагүй том цонх онгоочлоо. Энэ бол New York Knicks, Cleveland Cavaliers гэдэг багуудад маш том боломжоо гэж хэлжсэн. Харамсалтай нь тэр цонх буцаад маш жижигхэн болчлаа. Амар хурд таагчсан. Тий. Уучлаарай үнэхээр сая Cleveland Cavaliers-тэй амралтын өдрөөр өнөөдөр тоглож өчигдөр тоглож уучлаарай бүр зүгээр үнсэж тавьж илээ шүү дээ. Тэгээд үнэхээр яах вэ? Юу гэдэг New York Knicks, Cleveland Cavaliers хоёрт бол би бол үнэхээр одоо азгумдаа л гэж хэлмээр. Яг ингээд ийм яг одоо ганц боломжтой үед нь энэ хоёрын бишээ цалингийн цэс ингээд цаашаа ирээдүг нь харахаар энэ баг ерөнхийдөө одоо тулцсандаа очиж байгаа байхгүй ер нь бол хамгийн дээд перформанс хийх үедээ яг тэр үед нь ингээд Boston Celtics ингээд буцаад гараад ирнэ гэдэг бол энэ хоёрын өмнөөс л одоо харамсахын да Detroit Pistons бол залуу баг. Тэдэрт бол ирээдүй зөндөө байна. Зөндөө юм хийх боломж тэдэрт байгаа. Харин New York Knicks, Cleveland Cavaliers хоёр л үнэхээр азгүй байна даа л гэж хэлбэр. Гэтэ яг плей-оффд яаж тоглох юу ч болоо л тий. Шууд хасч болохгүй болох. Гэтэ өрсөлдөөний хэцүү болгож байна. Pistons 4 дараалал хожигчлаа. Pistons-ийн жил угаасаа энэ жил биш. Тэр нь ойлгомжтой. Тийм учраас санаа зовоодох зүйлж байхгүй. Тэд нэгээр гарна уу, хоёр орч гарна уу, 2 дугаар шатнаас мултарна уу, 1 дугаар шатнаас мултарна. Энэ жилдээ бол Detroit Pistons угаасаа гол баг биш. Гэхдээ энэ бүхний эцэст ингээд харахад Brad Stevens гэдэг дасгалжуулагч ямар мундаг дасгалжуулагч байсан бэ гэдгийг сагсан бөмбөгийн мэрэгчлэн байсан бэ гэдгийг харж ин. Дээрэс нь сайн сагсан бөмбөгийн мэрэгчлэн удирдлагын багт очихороо яаж ажилдаг вэ гэдгийг бас сонгодог утгаар нь харуулж байна. Ингээд энэ багийг авраг авч чадахгүйсэн өөрөө удирдаад дасгалжуулаад авраг авч чадахгүйсэн бага удирдлагын суудлын дээр очингуудаа авраг болголоо. Тэр баг нэм хүнд хэцүү юмыг туулж яхад маш сайн цэвэрлэгээ хийсэн мөртлөөсөө дахиад финалд гараад ирэх багийг барьсан байна гэдэг бол алга ташилтыг Brad Stevens төлөх ёстой гэж би бодож байна. Тийм үс танк хийх гэжсэн багийг энд ингээ гаргаад ирнэ. Тэгээд одоо контендер гэж ярьдаг ч амар уустай. Нөгөө 22 оны Warriors-ыг
нэг ах манд байн гардаг да бид нар 3%-аас гарч ирсэн шүүгээд Бостон Селтикс бол тэрнээс дор хуваас одоо гарч ирж байгаа юм. Аврах юм бол танк хийчихсэн. харин тэр чи одоо энэ жилийн Бостон Селтиксээ одоо энэ жилийн одоо энэ байгаа байдал бол үнэхээр үнсгэлжингийн үйлэр шиг л санагдаад. Харин тийм байгаас одоо ингээд Джейсон Тэйтем гимтлээсээ эргэж ирээ. Тэгээд баг нь ингээд плей-офф дороод эцсийн мөчөд хожоод финалд аваргын цом мөргөө Джейсон Тэйтем финал MVP болоод тэгээд сүүлийн шидэлтийг хийгээд ингээд ингэвэл энэ бол спортоос авч болох кино хийж болох хамгийн супер зохиол өстэй тийм. Гайхалтай зохиол тийм. Эсвэл Джейсон Тэйтем, Джейлен Брауны дүрд хэн тоглох вэ гэж шууд дүрийн тайхаар тийм кино зохиол бэлэн гал. Gamepoint podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ийн ажиллаж байгаа. Суган ажил эрхэлдэг, хэвтрийн дэглэм сагдаг, спортоор хичээлдэг, гимтсэн хэн бүхэнд зориулагдсан үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosum-ыг та бүхэн хэрэглээнд заавал нэвтрүүлээрэй гэж хэлмээр байна. Гимтлээс урьдчилан сэргийлэх, заавал гимтсэн оноо хэрэглэх шаардлагагүй. Гимтлээс урьдчилан сэргийлэх. За тэгээд өвдгөө дэмжих, тулгуур эрхтэх, хамгийн чухал тулгуур эрхтэн өвдөгний үе мөчөө дэмжихэд Joint Movement Colcosum-ийн эмчнэрийн зөвлөдөг хамгийн сайн бүтээгдэхүүн шүү. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Gamepoint podcast үргэлжлэж та бүхэн Gamepoint podcast-ыг Premier Sports 1 сугаар лавг гарагт за мөн YouTube сугаар хүлээн авч үзэх боломжтой байгаа. Од Philadelphia 76 багтаар гимтэл бэртлийн мэдээллийн улирал эхэлснээс хойш тасарсангүй. Гэхдээ хамгийн сүүлийн муу мэдээ бол багийн холбон тоглогч бүх одоо Tyrese Maxey дээр нэг муу мэдээ гарлаа. Манерик 2 тоглолт амраахаар болсон. Энэ 2 тоглолтын дараа эмчнэр нь үзэж хагаад шийдвэрээ зөвлөлтөхөр болсон. Энэ нэгсэндээ юу илэрхийлж байна вэ гэхээр 2 тоглолтод Tyrese Maxey-ийн баруун гарын чигчийн уруу маш их одоо хавдартай бөгөөд үзэж болохооргүй байна. За хавдар нь буусны араас хагалгаа хийх үгүй юу гэдгээр шийдэх гэж байгаа болоо гэж зүгээр таамаглаад байна. Энэ бол Tyrese Maxey-ийн улирал богино хугацаанд болон урт хугацаанд энэ улирал нь дуусч байгааг илтгэж байгаа одоо шинж тэмдэг мөн үү? Хэрвээ юу яах юм бол Мистасалд орох юм бол шүү дээ. Энэ Philadelphia 76 гэдэг багийн энэ жилийн амжилт бол ингээд зогсож байгаа юм болоо гэж бодож шүү дээ. Энэ нараа одоо олно шүү дээ. Би нөгөө хэнийг Paul George suspend 25 тоглолт suspend болоход л яг бодож ирсэн. Яг үнэхээр цагаа олсонгүй дээ. Уул нь бол эн чин Tyrese Maxey, VJ хоёр энэ хоёр чинь жилжингээ ер нь бол амар өндөр usage-тэй тоглолцлоо шүү дээ. Яг тэр үед нь одоо ингээд плей-офф төгсөж байгаа. Тэгээд байрлал ямар чухал байгаа вэ? Тоглолт болгон дээр чухал ийм үед Paul George байхгүй болчихно гэдэг чинь яг энэ хоёрыг олно гэхээр ингээд иймэрхүү одоо юу гэдэг ядарсан хитрхи их одоо ачаал авснаас болж л ийм зүйл болж байгаа юм болоо гэж бодод шүү дээ. Тэг яг тэн дээр хэрэг болох хэвээр хүн одоо 25 тоглолтоор гэхдээ шалтгаан нь жоохон тиймэрхүү шалтгаанаар болохоор хэцүү л байна. Тэгээд Joel Embiid бид нар угаасаа бүтэн үлрэл тоглохгүй ойлгомжтой л байсан. Тэгээд одоо ингээд бас яг хэрэгтэй үед байхгүй болдог нь жоохон харамсалтай л. Joel Embiid сайхан нэг үг хэлсэн байсан шүү дээ. Хэрвээ дахиад ганцхан үлрэл намайг бэртэл гэмтэлгүйгээр тоглох боломж өгөх юм бол би тэрний төлөө MVP-гээ өгөхөд ч бэлэн байна. Тэгэхээр MVP-г буцааж өгнө гэж бол байхгүй. Тэгэхээр Joel Embiid дахиад бэртэл гэмтэлгүйгээр нэг үлрэл тоглоно гэдэг байхгүйтэй ялгаагүй үг хэлсэн байгаа байхгүй. Нэг утгаараа. Тэгэхээр нэг утгаараа. Philadelphia 76 баг бол Joel Embiid одоо ингээ хөлөг онгоц ингээд нөгөө завинд усан дээр ингээ явж лахад Joel Embiid урд нь зогсож байгаа. Тэр ингээ урагшаага ингээд цөмөрцөн ч юм ингээд живжих гээд яваад байгаа байхгүй. Ардталт нь болохоор Maxey Edge combo ингээд өсчээд байгаа л гэсэн үг л болчиход байна л да. Тэгээд харамсалтай байна. Philadelphia 76 багаас хүлээлт их байсан.
Тэгээд эцэст нь чиржсэн гол хоёр хүн VJ Edge комч гэмтсэн байгаа сте. Тий. Чиржсэн хоёр хүн ингээд гэмтэж байгаа. Тэгээд дорнод бүсийн өрсөлдөөнөөс ингээд бас гараал явж ин да. Ер нь зүгээр нэг нөгөө хэлэхэд. Тий. Тэгээд энэ жил бол нь плей-офф орохгүй болно шүү дээ, тий. Тэг орохгүй бол юу байх юм бол нэгээс 4 дээр драфт ирэхээр сонгогдох юм бол нь өөрсдөд нь байгаа. Хэрвээ тэрнээс хойш бол OKC-ээр явна гэвт таа. Тэг хараа Jared McCann дахиад хэлье. Би сая юун дээр хэлсэн. Яг ийм үед одоо Jared McCann шиг ийм тоглогч нарыг хэрэгтэй байгаа байхгүй тий. Чин бас нэг хэдэн минут хиний хойноос Maxi VJ командаас гараад хэдэн минут ашигтай тоглочих тоглогч нараа ингээ зүгээр явуулсан гэж бодоход надад одоо хүртэл make sense ерөөсө болохгүй. Тэгэхээр 76-ийн front office одоо юу бодож ажиллаж байгаа юм? Дараа жилээс юу хийх юм гэдэг нь бас сонирхолтой л. Jared McCann өнөөдрийн тоглолтод зөвхөн өнөөдрийн тоглолтод Jared McCann ингээд нөгөө Shea гинцүү үед ч юм уу Oklahoma City Thunder багийн ингээ хожлуудыг авчираад байгаа юм. Өнөөдөр ч гэсэн Jared McCann дээр хоёр холын зам шидэл төгслийн минутад байгааг бол Oklahoma City Thunder-ийн тоглолтод хожихооргүй байлаа. Тэгэхээр яг Jared McCann-ийн 8-ыг хийж байхад л хэлсэн маш хэрэгтэй үнэн Philadelphia 76-аас багаас хямдхан авчлаа гэж. Тэгээд хэрэгтэй үнэн хэрэгтэй байгаа тэр хожлуудыг л авчирч байгаа Philadelphia 76 баг ийм үед нөөц төлөвлөгөөгүй ингээд одоо хамраараа хантаа тулж ин энэ бол менежментийн багийн цалингийн менежментийн багийг буруутгах бас нэг талаар аргагүй юм гэхээр тэгэхээр Joel Embiid-д Max гэрээ өгсөн, Paul George-д Max гэрээ өгсөн. Тэгээд энэ баг чи хязгаартай дээрэс нь Philadelphia 76 багийн тоглолтын тасалбар ямар үнэтэй байдаг гэлээ. Тэгэхээр тоглолт багийн орлого ч гэсэн энэ том зах зээлтэй багуудтай харьцуулшгүй шүү дээ. Тэгэхээр багийн удирдлагыг буруутгах аргагүй л байх гэж би өвдө бодоод байгаа. Одоо тэгээ ер нь бол плей-ин дээр тоглох л юутай л болж байгаа шүү дээ. Уул нь бол одоо үлдсэн скежл нь бол гайгүй юм байна. Хэцүүгээрээ энэ чи 21-т явж байгаа юм байна шүү дээ. Уул нь бол гайгүй. Гэхдээ үлдсэн тоглолтонд OKC-тэй нэг тоглох юм байна. Spurs-тэй нэг, Detroit-тэй нэг, Timberwolves-тэй нэг, Rockets-тэй нэг, Denver-тэй нэг. Тэгэхээр баг энэ ч одоо баг хэдийн 7-8 хэцүү тоглолт шүү дээ. Хэцүү. Тэр л энэ. Тэгээд плей-инд тоглох баг гарцаагүй болж ах шиг байна. Тэгээд плей-инд тоглох юм бол Miami Heat-тэй тулна. Miami Heat ч бас л нэг тоглолтондоо тэйгүү баг. Тэгээ Charlotte Atlanta Hawks хоёр ч бас нэлээд сайн байгаа шүү дээ сүүлийн үед. Тэгэхээр Miami Heat хоёрыг барах нь гэдэг бол бас асуудалтай. Плей-инээр гараад 8-аар гараад Detroit Pistons-ыг эхний шатанд мулталж ахад ч гайхааргүй л баг. Ер нь бол юусе гайхаад хэрэггүй шүү дээ. Спонсор байгаа юм чиндээ л гэж бодох хэрэгтэй баг шүү дээ. Тэгэхээр Miami-ээс үргэлж болгоомжлох хэрэгтэй угаасаа. Хүмүүс гайхчихж магадгүй энэ хоёр чинь яагаад Lakers ярихгүй нэгэд подкаст хамгийн хамттайг нь хамгийн төгсгөлд нь үлдээдэг. Los Angeles Lakers баг өчигдөр New York Knicks-ийг талбай дээр хоцсон. Энэ тоглолтод Los Angeles Lakers баг underdog буюу ялагдах магадлалтай багаар оролцсон. 12 дугаар сарын 14-өөс хойш underdog байдлаас оролцсон тоглолтод Los Angeles Lakers баг хожоогүй гэдэг үзүүлэлт өчигдөр зогссон байна. Тэгэхээр энэ юг харуулж байна гэхээр сайн багуудыг хождоггүйсэн тэр цуврал өчигдөр л зогслоо. Гэхдээ энэ тоглолтыг одоо энэ амжилтыг LeBron James-гүйгээр үзүүлсэн улмаар LeBron James-гүйгээр Austin Reeves, Luka Doncic хоёр хамтаа тоглоод 11 тоглолтод 9-2 гэдэг амжилт гарсны дараа Америкийн хэвлэл мэдээлэл их талаар ярилцж гэлээ. Өчигдөр NBC телевиз үндэсний телевиз ярилцж гисэн бол өнөөдөр ESPN Америкийн спортын хамгийн том сүлжээ өнөөдрийн бүх нэвтрүүлгээр энэ талаар ярилцлаа. Бүх подкастуудаар ярилцлаа. Дахиад энэ сэдвийг эхлүүлэх юм уу? Одоо энэ сэдв дээр чиний одоогийн бодлыг сонсомоор байна. Lakers LeBron James-гүйгээр илүү тоглож байгаа нь үнэн үү худлаа юу? Үнэн. Одоо ихтэй энэ сэдвээс үнэхээр залхаж байна. Одоо 10 сараас хойш хичнээн ирчихв. Юм өөрчлөлтөө, юу ч өөрчлөлтөө. Тэгээд угаасаа энэ араа би одоо ингээд LeBron-ы фэнүүд ингээд
одоо ингээд уурлаад байгаа байхгүй. Одоо өчтөр байж тээ би ингээд Lex хожчиход байхад Lex-ийн фэнүүд хэрэлдээд байгаа хоорондоо. Нэг нь LeBron-ийн фэн, нэг нь Lex-ийн фэн ингээд хоорондоо хэлдэг. Ер нь баг нь хожчиход байхад тэгж хэрэлддэг баг ер нь дэлхий дээр энэ одоо спортын олон спортын юунд бол ганцхан Lex баг. Тэгээ гайхаж байгаа. Одоо бол угаасаа энэ зүйл юу ч өөрчлөгдөхгүй. Одоо энэ талаар ярих юм бол game point шин чи move point болчих. Move point гэдэг чинь ямар ч учир утгагүй яриа болчих жоохоо. Одоо LeBronтой байгаад муу байна. LeBronтой сайн байгаад үгүй LeBron-гүү сайн байна гэдэг асуудал одоо юу ч өөрчлөхгүй байхгүй. Одоо энэ жил угаасаа энэгээр ингэж явсаар байгаа дуусна. Харин энэ LeBron одоо ийм баг дээр ийм ашиггүй байгаа нь шүү дээ те. Энэ одоо бүх одоо тоо үзүүлэлтүүд байна шүү дээ те. Дараа жил LeBron аль багт очих вэ? Дараа жил LeBron хэдэн долларын цалинтай байх вэ гэдэг дээр л энэ зүйл учир утгатай болж эхэлнэ. Одоо ингээл хүмүүс Cavs гэж яриад байна шүү дээ те. Яг ингээ Cavs дээр очиод LeBron ингээ очих юм бол ер нь бол бараг л адилхан ситүэйшн дээр очиж шүү. Яг адилхан одоо ball dominant хоёр одоо Donovan Mitchell, James Harden гэдэг хоёр хүн дээр тэгээд нэг доороо нэг төвтэй, лоб явдаг төвтэй. Тэгээд LeBron очих юм бол Evan Mobley бол яг одоо Rui Hachimura болох байхгүй. Гурав дээр гараад зогсдог өөр ажиллах болох гэдэг шүү дээ. Ер нь бол тэгээд тэрэн шиг одоо team сонголтыг Cavs хийх үү. За LeBron-ыг авчирлаа гэхэд LeBron чи бенчнээс тоглох юм бол LeBron тэр ролыг зөвшөөрөх үү. Тэгээд LeBron одоо байгаа цалингийн цэсэн дээр veteran minimum-ийн зайл байгаа гэдэг ба штэ. Тэрийг LeBron хүлээж авах уу гэдэг асуудал одоо энэ байгаа одоо тоо үзүүлэлтүүд, статистикүүд, аналитикүүд тэр зүйл дээр л одоо хэрэгтэй бол. Түүншэл Lex бол одоо 1000 Lex LeBronтой тэд точчлоо гэдэг зүйл одоо энэ жил бол ямар ч нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Move point аа. Move point. Үхрийн одоо юу гэдэг юм те. Move point гэдэг чинь юу гэж тайлбарлах юм бэ? Үхэр ингээ move гэдэг чинь те. Ямар ч утгагүй байх те. Move юу гэсэн үг вэ? Бид нар ойлгохгүй шүү дээ. Яг л тэр дээ. God сайн нэг цагийн өмнө нэг гарсан мэдээ байсан. Golden State Warriors LeBron James-ийг ирэх хөлрөлд авах гэж оролдоно гэсэн чинь LeBron тийш очих ямар ч сонирхол байхгүй гэдэг юм бор шуу нисэж явж исэн. Тэгэхээр эн чин энэ одоо ингээд өнөөдөр чинь Brian Windhorst, Ramona Shelburne гэдэг ESPN-ийн одоо ахлах редакторуудыг ярьж байгааг ингээд сонслоо л тэнгуү тэд нар юу гэхээр Lakers-ийн ирээдүй бол одоо Austin Reeves, Luka Doncic хоёр. Энэ чиглэлээр явах юм бол тэд илүү successful байх юм байна гэдэг энэ үлрэлийн тоглолтууд нь харуулчлаа гэд тэгж байгаа байхгүй. Энэ бол юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр 20 жил 30 жил эксперт хийсэн энэ одоо шинжээчд одоо бүр ингээд шинжээчд битээр юу гэж ярих хамаагүй зөө. Битээр бол за ингээд ялалт од хоёр хизээч хүлэн зөвшөөрөхгүй энэ хоёр юу гэж ярьсан ч хамаагүй энэ хоёр угаасаа Kobe-гийн фэн учраас ингээд LeBron-ы бүх талаа буурдаг гэд ярьж иж болно. Окей. That's it. That's болж байна. Энийг хүлэн зөвшөөрж байна. Угаасаа тийм ч байх. Гэхдээ ESPN-ийн энэ өндрүүд тэгээд дээрэс нь одоо энэ ESPN өөр энэ том үндэсний телевизийн аналистууд ийм зүйл яриад эхэлж байгааг яг юу гэж хараад байгаа. Тэгэнгүүт биш тэр яг ийм мэдээг ингээ Америкийн том хэл мэдээлэлд оруулаад эхлэе гингүүт Lakers-ийн Kobe-гийн фэн новчнууд гэдэг байгаа байхгүй. Тэг би ойлгохгүй. NBC-ийн Kobe-гийн фэн новчнууд юм уу? Эсвэл ESPN-ийн Kobe-гийн фэн новчнууд юм уу? Мэдгүй хэн. Би тэнд зүгээр мэдээ тэнд ийм болоод байна гэдгийг оруулж байгаа байхгүй. Би тэнд өөрийнхөө үзэл бодлыг шингээгээгүй. Өөрийнхөө үзэл бодлыг би шингээсэн постод угаасаа хийдэг тэгэх ч ёстой. Гэхдээ энэ зүйл дээр би зүгээр хүмүүсийн реакцийг харангууд намайг доромжлоод бид нар ойлгохгүй. Тэгээд эсвэл зүгээр реакцаа хин нэг доромжилж гаргадаг хүмүүс юм уу мэдэхгүй ойлгохгүй. Тэгээ одоо гэхдээ хүмүүс нэг ийм юм ойлгомоор байна. Одоо бид хоёр ингээд LeBron-ыг муулаа гэдэгхгүй. LeBron-ыг муулаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Энэ Lex гэдгийн одоо энэ ростер чинь угаасаа ингээд зохион байгуулагдсан. Одоо ингээд босцсон ростер чинь угаасаа ямар ч одоо амжилт үзүүлэхээр ростер байхгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээд LeBron, Luka Doncic хоёр гэдэг
хоёр хүн биш те нэг багт үнэхээр хэрэггүй юм байна гэдгийг улирлын ихний тоглолтод харуулсан шүү дээ. 4 жилийн юу ч харилцсан. Миннесотад тоглолтын плей-оффын тоглолтод харилцсан. Тэгэд энэ ростер дээр зохицохгүй байна гэдгийг LeBron муу байна гэж яриад байна гэж ойлгоод байгааг би бас ойлгохгүй. LeBron бол хийдгийг хийцэн. Тэгээд 41 наснда ингэж тоглож байгаа нь угаасаа гайхамшигтэй. Гэхдээ энэ багт л зохицохгүй байна гэдгийг л ойлгохгүй. Тэгээд дараа жил одоо ямар багт зохицох вэ гэдэг нь бас асуулт байна. Тийм ээ. Гэхдээ араа ийм тэгэнгүүт биш үү? Одоо ингээд LeBron James тоглохгүй байна, Lakers LeBron-ыг өгүүлэхгүй байна гэдэг хойлоо анх ирж гисэн. Энийг хойлоо хинээс ч хуулаачгүй зүгээр телевизээс үзсэн юм харж яриаггүй шүү дээ. Хин ч энэ талаар ярихгүй. Одоо л ярьж эхэлж байгаа байхгүй. Бүлбэтэн 5 сарын дараа. Тэгэнгүүт тэр үед ингэжсэн. LeBron ингээд сайжирч юу гэж мод юм балаа ямараад байгаа гэжсэн хүмүүс. Одоо ингээд LeBron ингээд сайжирсан уу? Муу байсан уу гэдэг дээр хариулт юу гэж өгөх вэ? Тоо бол харин тэгээ муудаад байна муу байна гэдгийг л харуулдаг шүү дээ. Одоо тэрийг л өнөөдөр жингөө хүмүүс ярьлаа шүү дээ. Тэгээд тоотой хэрэлдэх юм бол тэгээд өстө хантай хэрэлцэнтэй айлгаа өгөх шүү дээ. Тэг чи өөрчлөгдөхгүй факт юм чи тий. Тий. LeBron-та 50% хоцсон бол LeBron-гүйгээр оролцож байгаа тоглолтын 60% нь хоцсон байсан уу тий. Lakers энэ үйлрэлд гэх мэтчлэн ийм асуудал байгаа. Тэгээд өмнөх дугаар дээр хэрвээ энэ дугаарыг анх удаа үзэж байгаа бол өмнөх дугаар дээр бид хоёр энэ талаар дэлгэрэнгүй ярьсан. LeBron муу биш, Luka муу биш, Austin Reeves муу биш, JJ Redick ч магадгүй муу тасгалжуулагч биш байх. Зүгээр л энэ бид хамтдаа нэг баг нэг үйлрэл ялангуяа энэ үйлрэл байж болохгүй байсан тоглогч нар л нэг баг болцсон байх. Тэгээд энэ үйлрэл дуусгаад ер нь бол чиг шугам тодорхой болцсон байна. Энийг одоо бүх дэлхийн нийтээрээ яриад байна. Тэрийг ингээд хаана харилцан зөвшөөрөөч гэдэг л зүйлийг авахгүй. Гэхдээ ер нь зөвшөөрөх алдгүй л дээ. Улирал дуусна хин нэг хараад байгаа дуусгаж болно л да. Тэр бол чөлөөтэй шүү. Тэр нэг заавал хүлээн зөвшөөрөөд байх ч юу шаардлагач байхгүй юм. Зүгээр болж байгаа процесс нь юм байна гэдгийг л хэлээд байгаа шүү. Өнөөдөр ESPN-ийн хідэн нэвтрүүлгээр энийг гол нь яриа. Би бүр өглөөнөөс хойш яг хасан байна. За нэг хідээр нь ярих бол гэсэн өглөө 9 цагаас эхлээл ярьж эхэлж байна. Тий. Тэгээд хараа бас ингээд Lakers-ийн фэнүүдийг spoiled гэдэг. LeBron-ийн фэнүүд бас тийм spoiled байгаа байхгүй. Ер нь бол жоохон юу гэдэг spoiled гэдэг чинь даварцсан гэсэн үг шүү дээ. Хизээч LeBron-ийн фэнүүд одоо ийм зүйл үзэж байгаагүй байхгүй. Тэгээ LeBron хэдэн жил 23 жил тоглоход хизээч ийм үзэж байгаагүй. LeBron хожигдоод бусдынгийнх нь буруу болдог. LeBron-ы баг хожиход LeBron-ы хожлол болдог баг явуулчихлаа шүү дээ. Бүх юм дээр ингэж явж байгаад гинт ингээд LeBron-ы талд одоо ингээд бүх юм яагаад байгангууд жоохон эвгүй санагдчихлаа байх л та. Одоо анх удаа үзэж байгаа гэж үнэн баг. Цагаараа байдгүй. Тийм цагаараа байхгүй байна гэдэг үг зүрццүү одоо энэ дээр амьдрал дээр л амилж ийн бол гэж бодчих шүү дээ. Анх удаа л юм бодож байгаа нүн баг та. Нэр тэгээд тийм учраас би нэг хэлээд бас нэг ад болоод ирсэн шүү дээ. LeBron James нөө зодог тайлахаа зарлах ёстой байсан юм а гэж л. LeBron James ийм байдалд орох эсгүй карьер байхгүй. Орох эсгүй карьер байсан гэхдээ өөрөө энийг хүссэн фэнүүд нь чиний хүссэн. Одоо тэгээд тэр хүссэн зүйл нь л явж байна. Өөр ийм зүйл болох гээд байна. Ийм улирал дуусаад LeBron ингээд Lakers гэрээ санал болохгүй тэгээд чөлөө тагаанд болоод хаашаа явах уу гэдэг байдалд орох гэж байна. Тэгэхээр ийм агуу карьерийн төгсгөл ийм байж болохгүй гэдэг л нийтлэг би 10-11 сард бичсэн чинь л чи юугаа мэдтiin гэсэн шүү дээ. Тэгэл би ч юугаа мэдэх юм даа гэх. Энэ point podcast-ийн хөрөд өндөрлүүлэе гэж бодож байна. Бид хоёртай хамт байдаг, сонсдог, шүүмжил бичдэг, сэтгэлээ үлддэг та бүхэндээ дахин талархснаа илэрхийлээ. Мөн бид хоёрт donation илгээгээд байгаа тэр эрхэм тус талархлаа илэрхийлье гэж бодож байна. Game Point podcast-ийн ерхий ивент тэтгэгчээр Mobicom корпорац та бүхэн 10,000 төгрөгнөөс доош датаг Mobicom аппликейшн дээрээс худалдаа авалт хийхдээ Game Point буюу Game PT гэдэг промо кодыг оруулах юм бол 1-3 датаг бэлгэнд авах байгаа юм шүү. За мөн өвдөгний үе мөчний шингэн доктор Joint Moment Glucosamine хамгийн супер хэрэглээ Social Pay бидэнд хамт байлаа. LA Otosod San Francisco-с ялтаа бүхэнд хамт байлаа. Эх 7 өдрийн цагтаа эргүүлслээ баяр та.